ийм юм болсон ингэнэ. Монгол улсын хурлын гишүүн Тэрвэш Давг хөөрхий ихэд үлсэж ундаасж явуултаа. Өөгтөө тарган хаврыг зангарагтаа нарахгүй огтолж буй эрхэм спикерийн хажууд шүлсээ залгин тэрхүү хаврыг гардан огтлогч спикертэй нь хамт үнэхээр давхаас буцхааргүй царайтай зураг сошиалаар тархжээ. Өрөвчгөн замтай жиргээч түүний энэ царайг харан шогшорцоож хөөрхий нэмүүд ганц удаан хүлчих юм байгаа үедээ эрхвиш гисгэн тоосч харагдана. Хөдөө гадаа явж байгаа шинжтэй хуцалсан байгааг нь харахад замдаа үлсэж ундаасан байдгүй яа гэж түүнээс биш нэг хөсөд цангаад байхааргүй бид бинжинтэй хүнэлтэд ууна. Гагцхүү өргөдөх сэтгэлгүй папарацчны дурангад анзаарсангүй. Гэхдээ гişүүн гэлээгээд бурхан сахиус биш үлсэж ундаасаж гордож шүлсээ залгидаг гэдгийг нь буулгаж олон түмэн түгээс нь зурагчингийн авахжаар бас талархив. Харин эрхэм спикер өөгтөө махаа хэр удаан огтолж хөөрхий гişүүнийг хэр удаан тарчилгасан харин сонирхлыг татан үлдэж байна. За тэгээд зөөлөн суудал тухлан сууж цай хоолой зөөлгөд эдэс сурсан ноёдын хөвдөж үлс гэдэг бол үхээс ялгаагүй юм болдог гэдгийг энэ хүү зургаас харагдаж байна. Хоол шингүүртэй байх болтугай. Ийм юм болсон ингэнэ.